гэдэг авийн сургуульд сурдаг 3 ангийн сурагч. Инх цэцгийн эхэр бэлэг. Ариус бүрэн дунд сургуулийн 3-ын А ангийн сурагч тэрээр нас балчир хэдий ч том хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн өөрийнхөө мөрөөдлийн төлөө ихийг хийх хүсэлтэй хөө. Гэр бүлийн цуслан бариад цусланд минь ахмад настнууд амраад гэр бүлэрээ хамтдаа чөлөө цагаа өнгөрөн хүүхдүүд амьтад сургаж ногоо тарин бүтээлч хүүхэд олныг төлөвшүүлэх хүсэлтэй гэж ярих эхэр бэлэг амьтанд маш их хайртай. Долгионд тотно дэлхийн хамгийн алдартай 3 шуугны нэг юм. Жижиг биетэй, урт сүлтэй долгионд тотно зам байдлын хувьд ухаантай, хүнтэй дотносож чаддаг, ууггүй сургаж чадвал циркийн үзүүлбэр үзүүлж, цөөн үг цээжилж ярьж чаддаг шувуу юм. Эрхэж тоглох дуртай долгионд тотыг хүүхэд тэжээхэд тохиромжтой. Хоёр гэдэг. Тэгээд Монгол нэрээр нэрлэсэн. Англи нэрээр нэрлэх гэхээр жоохон эдрэгтэй байдаг байхгүй. Тэгээд Монгол нэрээр нэрлэсэн юм. 4 сартай. Долгион тэгээд төрлийн төстэй байгаа. Тотон ухаантайтай хоёр тооцогддог байхгүй. Тэгээд тэрний дараа янз бүрийн амьтад байгаа. Болцод нь бол хүнд хараахан дасааг байгаа. Тэгээд зарим хүмүүсээс жоохон айн ойр толонгууд яагаад байгаа. Тэгээд гам баяр бол надад дасган дасж байгаа барьж авах үед баригдаад л өгдөг. Тэгээд хадчихсан жоох гинэт төлөө тэгээ хацаад л өгөө. Хацахтаа нөгөө зарим дотнод хүний хацахтаа цусна гардаг байхгүй. Ерөөсөө цусна гарахгүй. Нөхөрсөг амтаа өөртөө сайн дасаач бол бас төр бүрийн сурчин. Амьтанд хижээдэг хүүхэд амьтанд хижээдэг хүүхэд бол хоорондоо ялгаатай. Яг тэгэхээр тэр амьтанд хижээдэг хүүхэд ангидаа ирээд илүү их бусад хүүхэдтэй нийтж байдаг. Ихэр бэлгийн хувьд бол их сониуч. Ер нь бол их ургамал амьтанд дуртай, хайртай. Ногоос бууцаагаа харуулна. Бууцын цай хаймын дэмийг ихээр агуулдаг. Тэгээ хоолнд ирэхэн тохиромжтой. Тэгээд ногоос ангин бол дэлгүүрүүдээс зарим нь үнэтэй зарагддаг шүү дээ. Тэгэхээр үнэгүй авахын тулд ургуулж байгаа. Тэгээд энэ ногоос ангин энэ бууцаа нэг нь 20 см өндөртэй 25 см өндөртэй болох нь сураад одоо энийг ургаж гүйцэнгүүтээс ингээд энийг хайчсан. Энэ ногоос ингээд нэлээд урт урхан оргож байгаа. Зарим бүр 20 см давцсан. Бууцаа гэхдээ бага идэхэн зөв гэсэн амтны дэлгүүр яах. Зарим дагуу агаарыг зэвшүүлдэг гэсэн байхгүй. Тэгээд ургасан юм аа. Одоо ч хүмүүс янз бүрийн агаарын бохирдол үүсгэдэг шүү дээ. Бас бохир агаар. Тэгээ гам баяр болж идмээр бас цэвэр агаартай болохын тулд тэгээд өндгөө дарж яхтнаас гинэт агаар нь өөрчлөгдөж өндгөө дарах болчтой. Тийм болохоор ногоо тарьсан. Арчилгаа багтаа
гэдгээс нь ухаантай нөхөрсөг байхгүй. Тэгээд тийчээсээ за брокколи, кимчиний байцаа, салаатны байцаа, овёс тэгээд алим луун эднийг гэдэг. Тэгээд шууд ижээчээр тижих мэдлгүүдийг нь олоод авдаг байхгүй. Тэгээд өөр энэ зүрийн амтны тухай мэдлгүүд бас давцаа гараад ирдэг. Дулаахан өдрөө гадаагараа салуулна. Тэгээд нэг юм нэмж хэлэхэд хүүхдтэй авч өгөх 10 төхөмжтэй амтанд нохоо мөр заахш байдаггүй юм байлээ. Нэг удаа гүзээлсэн түүхээр уул руу гасан чинь хоёр дотоо гэртээ үлдээсэн тэр их хүүхдээ тэгээд яваад за хэдэн цаг болонгууд дотоо санаад гисэн дээ. Тэгээд очигээд ээжийнхээ ажил дээрээс компьютероор хайгаад үзэхэд хүүхдтэй авахд хамгийн төхөөрөмжтэй 10 амтдгээ гараад ирсэн байхгүй. Тэгээ хоёрт татвасан л та. Тэгээд тийчээгээд байгаа. Монголын хүүхдүүдийн 70% нь амтан жижиг сонирхолгүй байдаг. Тэгээд амтан жижиг сонирхолтой болохын үүднээс амтан жижиг хүүхдүүд гэсэн ном хийгч байгаа. Тэгээд би амтан жижигснээр сурж байгаа зүйлээ хүүхдүүд энэ амтан жижигж байгаа буруу заврыг нь дагаад амтнаа амархан өхүүлэх тохиолдол байдаг. Тэгээд бас тухайн төд олон жил амьдрах чадвартай байдаг. Ялангуяа миний дижээж байгаа долгионд нь бол 10 хэдэн жил амаадын гээд ясан суул 20 жил амьдрна. Тэгээд кокотэй 20 хэдэн жил, улаараа 30 хэдэн жил амьдрна. Зорилго бол амтнаа үржүүлээд бас амтнтайгаа хамт юм хийн. Ногоогоо ургуулж байгаа хамт бас ургацаа хурааж болно. Ерөөдөө тавхтаа мэрэгчлэн хүнээс нь сайн асуухгүй бол энэ эрмээс хөлт солиод идэв юм лээ. Эхлээд балждмаа эрэхтэй гэж андуурсан. Тэгээд дараа нь одоо хоёр охин болчихлоо. Тэгээд одоо тодорхойгүй байгаад. Сарвын ягаан байвлаар Цэнхэр ойлын эмэгтэй байхгүй. Тэгээд нас бий гүйцэтгэхээр зөвхөн хошоогоо нь ялгана. Эмэгтэй нь бол хүрэн тод өнгөтэй, эрэгтэй нь бол цэнхэр тод өнгөтэй юм да. Ерөөдөө тэт ухаантай. Амаадын гээд сая түрүү ярьсан шуун заавал багасаа тэтгэхгүй бол эзэндээ дасдаггүй гэж байгаа. Тэгээд Монгол сайхан жирэгдэгч хүнтэй тийм дотн биш ээ. Би 5-7 төрлийн тэжэн саарл гээд төтөн 2 сагаар үгийг цэжлэн улаар гэдэг нь 1 сагаар үгийг бусад зүйлсийг нь өөртөө амхан сурчна. Ялангуяа өөрийнхөө хоолыг солчин эсвэл холын зайн дуудлагаар ирдэг болно гэх мэт давуу талтай. Эко зурсан гээд зурсан байгуулж байгаа.
барьж байгаа. Тэгээд ийм энэ сургалтын төв ийм хүлэмжэнд эднэр байгаа. Энэ волейболын талбай янз бүрийн байгаа. Тэгээд хүмүүс эндээ амраад амьдарч болно. За хүүхдүүд нь бол ийм хүлэмж эднэрт нь бас ажиллана. Өгсөн хүмүүсүүдийг цэвэр агаарт байлгах гэж ийм туссан барьж байгаа. Сургалтын төвд нь бол амтнаа үржүүлээд сургана. Эко тусланг бол нэр шиг эко зүйлс хийх гэж хийж байгаа. Ээж тэгээ бүгдийг нь хариуцсан. Би бол амтны үржүүлэлт тасаг хүлэмж тариалангийн талбайг нь хариуцсан. Нэр хүмүүс нөө тэтэд шар будаа өгөөд байдаг шүү дээ. Тэр нь муухгүй. Шар будаа тослог ихтэй тэгээд хүнд зориулаа үйлдвэрлэсэн байдаг. Тэгээд зарим хүмүүс элс өгөөд байдаг. Тэр нь бөөрөнд нь тэгээд тусгай цөмдөг будаа байгаа. Тэгээд цөмдөг. Ингийн шар будаа тэсэр ингээд гэлэнд ингээ аваачаар гэлтгэнэж харагддаг. Тэгээ энэ дотор нь жоохон хайс байгаа. Үүр авсан. Энэгээр ангаалгаа өндгийг нь харж болно. Тэгээд дотроос тэгээд улаараа тэгтээ туршлагатай болох гэж ийм ном авсан байгаа. Шууны ном. Энэ янз бүрийн шууны тухай ном байгаа. Тэгээд устж болчихгүй, хоордож болчихгүй. Эсвэл тэр хэрэндээ байх шуудын талаар улаан араа тэтгээд байгаа. Тэгээд там үцгээ өчөө гэж байгаа. Улаан араа тэтэн самар ясыг хагалж иддэг. Тэгээд шавар иддэг. Модно сайн зуудаг. Урт сүүлнээс чиглэлээ өөрчлөхөд тусалдаг гэд янз бүрийн мэдээлэл байгаа. Улаан араа тэтийг зөв тижээхгүй болоос амархан өгчөж магадгүй. Би тэгээд яагаад улаан араа тэтийг авч тижээх гэж байгаа вэ гэхээр манай ээж сайн сураа төлбөрөөс бүрэн чиглэлэгдчих юм бол улаан араа тэтийг авчихна гэсэн 2700 тэгээд төлбөртэй улаан араа тэтийг авчихна. Тэгээ айкогийн тэмцээнд бас ороод улаан араа тэтийг авахулна. Шинэ байранд ороодоос улаан араа авахулна гэсэн 3 сонголт байгаа. Тэгээд айкогийн тэмцээнд авах шийдсэн. Улаан араа тэтийг юм сайн ойлгодог. Тэгээд сурах чам бол янз бүрийн сонирхолтой юм хийж болно. Энэ нөгөө миний тижигч байгаа 5-аас 7 төрлийн тэтний нэг байгаа. Устж байгаа шүү гэд тэтгээд шар залаатгийн ийм тэт байгаа. Тэгээд ховордож байгаа хүмүүс гэрээнд жимэл амтан болгож тижих гэж олноор нь агнаж байгаа байхгүй. Тэгээд энэ шар залаатыг авахаараас үржүүлээрэй гэж зөвлөе. Тэгээд ингээс том үүр авч хийж үржүүлээрэй гэж зөвлөе. Би тэгээд шүлэг цагаараа амтан зурах зуртай. Тэгээд одоо харуулъя. Төцсөн байгаа. Улаан араа миний тэлцүүлээд байгаа. Тэгээд өөр ийм хагруу зурсан. Тэгээд ийм шар шуу ийм юм зурсан байгаа. Тэгээд ангид дээр нэг морь зурж байгаа дотоо зурсан. Тэгээд ийм байгаль ийм зурсан байгаа юм. Амтан тижээдэггүй гэхэд ерөөдөө янз бүрийн урамл сонирхдаггүй гэсэн.
урамлаас ахуулаа амтан үүснэ. Нөгөө би ч эхлээд тижээж байгаа урамл янз бүрийн ногоо ургуулах сонирхолтой болоод ирсэн. Нэгдүгээр сард гүзээлцэн тарьж болдог гэхээр гүзээлцэн нүүр аваад тэгээ бууцаа ногоос нь тарьж байгаа. Өөр нэг хүрэн манжин шиг нэг ногоо байгаа. Тэгээд төмсөг гэрээ нөхцөлд хавар тарьж болдог гэсэн. Тэгээд хавар тарина. Өрөөдөл дотоод 100-аас дээш болгож үржүүлнэ. Бараг 200-аас дээш болгож магадгүй. Тэгээд аль болох ихийг үржүүлэх нааталгаар